111 жилийн түүхтэй Монголын эртний соёлын өвийг өөртөө шингээ хадгалж буй Чойжин ламын сүм музейг эртний дүр төрх өв уламжлалыг хадгалан засварлаж шинжлэх цаг болжээ. Тус музей дотроо 5 сүмээс бүрддэг. Тухайлбал 100 бурхан, 2 шавийн хамт өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагт заларсан цаасан шуумлууд хоймор нь байрладаг. 100 сүмийн дээврээс тусаал гоожиж үзмрүүдийг гэмтэх устдах аюул нүүрлсэн байна. Иймээс энэ оны улсын төсвөөс 50 сая төгрөг гаргаж тус сүмийг сэргээн засварлахаар болсон байна. Гүйцэтгэгчээр Түүх соёл компани шалгарч 1 сарын хугацаанд засварын ажлыг хийхээр өнгөрсөн 10 дугаар сард талууд хооронд гэрээ зурагджээ. Гэхдээ хүйтний улирал эхэлсэн шалтгаанаар засварын ажил цагтаа эхлэлгүй хойшилсан байна. Энэ 100 сүм өөрөө одоо цаасан шуумлын үзмэртэй бусад сүмээс бол өгөөрэй онцлог. Мөн одоо дээрээс нь бол бороо ороод нэвчээд манай үзмрүүд бол одоо норох юм аюултай болсон. Өөрөө цаасан шуумл учраас бороо орно гэдэг маань бол үзмэр өөрөө маш аюултай байдалд орж байна гэсэн үг. Тэгээ бид нар бол өөрсдийнхөө одоо нөөц болцоогоор манай ажилчид маань бороо орохоор одоо дээвэр дээрээ гарч тэр усыг шавхж шалны мод өрцөн тий. Тэгээд ингээд доор нь одоо төмпөн сав тосох маягаар ингэж асуудлыг шийдэж явж ирлээ. Сая борооны улирлыг бол урсгал засвар бишээ. Энэ түүх соёлын дурсгал зүйлсийг одоо сэргээн засварлах гэдэг зардал واخгүй. Тийм учраас одоо тийнд яг шаардлагатай байгаа дээвэр нь нурсан байна уу, тусаал гоцсон байна уу? Одоо түүх соёлын дурсгал зүйлсийг одоо авран хамгаалахад гэдэг ийм зардлаар оруулж ирж байгаа. Сая 10 сарын сүүлээр тендерийн ажил зарлагтаад энд бол дээврийн ажил хийгдэж байгаа. 100 сүмийн хүнтэй зөвлөл дотор цус алдалттай эрчим тэмчилгээ зайлшгүй шаардлагатай болсон. За иймээс тус сүмийг аврах амь тариаг нэн төрөнд хийхээр сэргээн засварлалтын хөрөнгийг улсын төсвөөс гаргажээ. Цаана нь өдөр хоногоо хүлээсэн 4 сүм байгаа. Яралтай асуудлыг хэлцэж имчилгээ буюу сэргээн засварлалт шинжилтийн ажлыг хийхгүй бол 111 жилийн түүхтэй Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт үзмрүүдийн аюулгүй байдал алдагдаж өнөө маргаашгүй устгахад хүрсэн юм а. Анхнаасаа музейн зориултаар баригдаагүй болохоор цаашид музей стандартад нийцсэн үзмрийн танхимуудыг бий болгох, мөн Улаанбаатар хотын Аз зэрэглэлд байршдаг мөртөө төвийн дулааны нэгдсэн шугам толгодоогүй гихчлэн яралтай тусламж шийдлээ хүлээсэн олон асуудал энэ сүм музейд байна. Энэ сүм хийд маань өөрөө сүм хийд байж байгаа музей болсон учраас одоо музейн стандарт дүрм журамд заасан одоо үзэсгэлэнгийн заал, сан хөмөргийн өрөө, одоо наазах нь ингээ ажилчдын байрлах, байрч гэдэг юм энэ асуудал бол нэлээд хаягдж ирсэн, нэлээд хэцүү байдалтай байдаг. Өнөөдөр бидний нөхцөл бол төвийн халаалт байхгүй, төвлөрсөн шугамд холбогдоогүй. Ийм ч учраас бид нар одоо ингээ тэнээр бол үйл ажиллагаагаа явуулдаг. Хотын төвд байралтгаасаа болж барилгуудад газраа алдаж хамгаалтын бүсээ хумслуулсан ч түүхийн үнд өгөөж чадах чинээгээр хадгалж хамгаалахаар тус музей 20 ажилчин халуун хөтөндөө зохицон ажиллаж байгаа музейн цохирол тайлбарлалаа. Хуулиараа эртний түүх соёлын дурсгалт газруудыг тойрсон барилга хашаанууд 300 м-ээс 1 км-ийн зайтай баригдах ёстой. Гэтэл өнөөдөр Чойжин ламын сүм музей 4 талтай барилгаар хүрээлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл гинтийн гал гарлаа гэхэд галын мишээ орох гарах гарцгүй болтол нь барилгууд хүрээлжээ. Манай музейрөө одоо дөрвөн зүгээс нь ямар нэг аюул боллоо гэхэд одоо галын машин орж чадахгүй хэмжээнд ингээд байдалтай байна шүү дээ бид нар өнөөдөр. Тийм дээрэс нь одоо энэ сүм хийдэг сэргээн засварлах бол зайлшгүй шаардлага болсон. Одоо манай хүндэтгэлийн хаалга бол нэлээд юм суулт өгсөн. За энэ бол одоо өнөөдөр биднэрт харагдаж байгаагаар бол юм байна. Бусад сүмүүд ч гэсэндээ одоо хаанаас нь ч нэг өдөр бороо ороод ирэхэд бол бэлэн одоо эн чинь ингээд нэг төр зуурын засвар хийх тийм ээ нэг төр арга цаах гэдэг юм бол одоо цаашаад байхад хэцүү болж байна. Одоогоос 2 жилийн өмнө Чойжин ламын сүм музейн гаднах нурах шахсан тоосгон хэрмэн хашааг тухайн үеийн соёл спорт аялал жуулчлалын яамнаас хөрөн гарган шинжилсэн байдаг. Гүйцэтгэгч Хятад компани засварын ажлыг хийхдээ эртний түүхий тоосгыг хэл гаргасан гэсэн шүүмжлэл тухайн үед гарч байсан ч хотгон сүрэн захирал дээрх мэдээлэл үүсгэлээ. Хуулиараа соёлын бит өвүүдийг сэргээн засварлах ажлыг мэргэжлийн ялц салбарын барилга захиалч даалт зэрэг байгууллагуудын хяналтаар явагддаг гэсэн юм а.